Орхит орнод дах дайн үргэлжсээр байна. Аюултай бус нутгийг орхих хүсэлтэй манай улсын бүх иргэдийг тусгай нийслэгээр нүүлгэн шилжүүлжээ. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, та бүхэнд Global Мэдээ дэлхийд дахин болж буй үйл явдлуудын 7 хоног тутмын тоймыг хүргэж байна. Намайг Мөнх Баяр гэдэг. Ингээд өнөөдрийн онцлог мэдээнүүд. Милан Кортина 2026 өвлийн паралимпийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Паралимпийн наадамд Оросын улбаны улсын хувьд ч амжилттай болж 6 тамирчин 12 медаль хүртжээ. Казахстан улс шинэ үндэсний хуулиа батлууллаа. Санал асуулгад оролцогчдын 87 гаруй хувь дэмжив. Европ Азийн уушигны өвчтний шилдэг эмч нар Улаануд хотод чууллаа. Милан Кортина 2026 паралимпийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Наадмын хаалтын ёслол Кортина хот дахь керлингийн ордонд болж пара цанны үндэсний шигшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер цэгмэдийн дашторч Монгол улсын төрийн далбайгаа өргөн мандуулж жагссан байна. Милан Кортина 2026 паралимпиад манай улсын 3 тамирчин багш дасгалжуулагчийн хамтаар амжилттай оролцож тэмцээн уралдаанаа өндөрлөж байна. Монголын үндэсний паралимпийн хорооны тамирчдын маань одоо паралимпийн тэмцээнд оролцох тэмцээн маань амжилттай одоо явагдаж дуусч байна. За өнөөдөр дашторж Гамболд Цэрэн Бунцэг нар маань тэмцээнд оролцсон. Дашторжийн маань хувьд бол бас маш өндөр амжилт, Гамболдын маань хувьд бас маш өндөр амжилтыг үзүүллээ. Ерөөсөө эхний одоо 20 гаруй оронтой зэрэгцсэн дойлын зөрүүтэйгээр орж Монголын болон бусад орж исэн тэмцээнүүдийн рекордыг эвдэж чадлаа. Олон улсын хэмжээний мастер Батмунхийн Гамболдын хувьд 4 дахь паралимпиад амжилттай оролцлоо. Тэрээр парагүйлтийн цаны төрөлд 3 зайд хурд хүч авахал цамбагаа сорилоо. Үүнд ойрын зайд 30 тамирчнаас 16 дугаарт, 10 км-ийн зайн уралдаанд 25 тамирчнаас 21 дугаарт, 20 км-ийн зайд 30 тамирчнаас 28 дугаар байранд тус тус шалгарчээ. Паралимпийн наадмынхаа сүүлийн өдөр тэшил техникийн 20 км-ийн зайд оролцлоо. Тэгэд замын хувьд 4 км 5 тойрог явлаа. Ерөнхийдөө 2.5-ийнхаа өгсөр замн дээр ахиж нэг 1800 м нэмээд 3 жижиг огцом өгсөр нэмэгдэж нийт 4 км-ийн зам маань гарлаа. Өнөөдөр хамгийн сүүлийнхээ зайд оролдлоо. Тэгээд миний хувьд тэшил техникийн жоохон хүнд байлаа. Тэгээд өөрийнхөө хэмжээнд ямарч сайхан замаа дуусгалаа. Харин олон улсын хэмжээний мастер цэгмэдийн дашторжийн хувьд 2 дахь паралимпиадад оролцсон бөгөөд парагүйлтийн цаны ойрын зайд 30 тамирчнаас 22 дугаарт, 10 км-ийн зайн уралдаанд 25 тамирчнаас 22 дугаарт, 20 км-ийн зайн уралдаанд 30 тамирчнаас 26 дугаар байранд тус тус шалгарчээ. Өнөөдрийн хувьд цаг агаар үнэхээр сайхан байна. Биений хувьд ч хөнгөн байна. Цаны гүйлт сайхан байлаа. Тэгээд энэ хүртэл намайг дэмжиж, спонсорлж Арамын батаасан гэр бүл аав ээжтэй баярлаа. Мөн дээрээс нь Монголын паралимпийн үндэсний хороо Монголын үндэсний шигшээ багийн хамт олон сувь цаад компанийнхандаа болон Бүрэн аймгийн Баталзай сумын 1-р сургууль тэгээд их сумд хайрхныхаа хамт олонд маш их баярлаа. Өвлийн паралимпийн наадам 2 дахь удаага оролцож байгаа олон улсын хэмжээний мастер Бямдоржийн Цэрэн Бунцэг параолын цаны Жан Цэцлалам төрөлд анх удаа өрсөлдлөө. Тэрээр эхний гараанда 1 минут 36 зууны 72 секундын амжилтаар 33 дугаар байр, 2 дахь гараанда 1 минут 34 зууны 29 секундын амжилтаар 29 дугаар байранд тус тус шалгарчээ. 2 гарааны дараах нийлбэр дүнгээр 23 улсын 41 тамирчнаас 30 дугаар байр эзэллээ. Жан Цэцлалам төрөлтөөр сайн хичээлж одоо дараагийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Өнөөдрийн замын хувьд бол маш хүндхэн зам байна. Мөсрөхөг зам аюул хэцүү яг л олимпиксэн шилжлийн хүнд зам байна. Манай онцон 3 тамирчнаас гадна нэг Монгол бүсгүй паралимпиад бас өрсөлдсөн нь Америкийн шигшээ багт багтсан Монгол бүсгүй байлаа. Уран чимгийн Батоюн гэх энэ бүсгүй Америк нэгдсэн улсын шигшээ багийн тамирчнаар тэрэгэн цэртэй керлингийн төрөлд оролцжээ. Паралимпийн наадам Оросын улбаны улсын хувьд ч амжилттай боллоо. Тус улсын 6 тамирчин эх орондоо 12 медальтай ирж тэднийг эх оронд нь жинхэнэ баатарууд мэт хугтан авсан байна.
Орос улбаны улсын паралимпик тамирчид 3 дугаар сарын 17-ны мягмар гарагт Милан Кортина амфитеатрт болсон өвлийн наадамд оролцож Москва хотод иргэн ирлээ. 2014 оноос хойш Орос тамирчид анх удаа төрийн талбай, төрийн дуулалтайгаа оролцсон тэмцээн боллоо. Италид болсон наадамд Орос улбаны улсыг ердөө 6 тамирчин төлөөлсөн ч тэд нийт 12 медаль буюу 8 алт, 1 мөнгө, 3 хөрөл медаль хүртжээ. Медалийн нэгдсэн дүнгээр Орос улбаны улс 3 дугаар байрт шалгаржээ. 60 гаруй тамирчинтай Хятад болон Америк нэгдсэн улсын шигшээ багуудын дараа орсон байна. Казахстан улс шинэ үндэсний хуулийн дагуу амьдрах боллоо. 3 дугаар сарын 15-нд тус улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдаж, оролцогчдын 87 гаруй хувь нь дэмжижээ. Санал асуулгад нийт сонсогчдын 73% оролцож тэдний 87 гаруй хувь нь дэмжиж байна гэж санал өгжээ. Харин 3 дугаар сарын 17-нд Астана хотод болсон ёслын үеэр батлагдсан баримт бичигт төрийн тэргүүн Касим Жомарт Токаев гарын үсэг зурж хүчин төгөлтөр болсон байна. Шинэ үндсэн хуулиар 2 танхимтай парламент, 1 танхимтай болж эрх мэдэл нь өргөжж байна. Мөн дээр ерөнхийлөгчийн албан тушаал шинээр бий болж бусад хэд хэдэн шин зохицуулалт тусагджээ. Улаауд хотод Евразийн амфитеатр эмч нарын анх дугаар олон улсын форум боллоо. Энэхүү чуулганд Монголын уушгины өвчтний мэрэгчлэнүүд ч оролцож байна. Дэлгэрэнгүй дараагийн сурчлагаас үзээрэй. Уушгины эмч нарын анхны Евразийн форум Брэдийн үндэсний номын сангийн танхимд болж байна. Түүнд тусгаар улсуудын хамтын төхөөрлийн 6 орн болон Монгол улс оролцож байна. Холбооны фтизиофилмонологийн төвийн захирал Ирина Васильевагийн хэлснээр 2000-ад оноос хойш сүрээгийн эмчилгээнд шинэ сорилтууд тулгарч эхэлжээ. Одоо бид сүрээгийн эмэнд тэсвэртэй хэлбэр зэрэг хамгийн төвөгтэй асуудлуудтай тулгарч байна. Бид энэ тухай 25 жилийн турш ярьж ирсэн. Зөвхөн бид ч биш, сүрээтэй тэмцэх чиглэлээр дэлхийн анагаах ухаан бүхэлдээ энэ асуудлыг ярьж түүнтэй тэмцэж байна. Өвчлөлийн асуудал зөвхөн Брэдэд төдийгүй тус улстай хөрс зэрэгэлдээ орших орнуудад ч тулгамдсан асуудал болж байна. Тиймээс хөрш орнуудын төлөөлөгчид форумд урагджээ. Монгол улсын хувьд сүрээгийн өвчлөл өндөртэй орнуудын нэг хэвээр байна. Сүүлийн тооцоололоор өвчлөл 100 мянган хүн тутамд 446 тохиолдол байна. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс хавьгүй өндөр үзүүлэлт юм. Жил бүр манай улсад сүрээгийн 3-4 мянган шинэ тохиолдол бүртгэгддэг бөгөөд эмийн тэсвэртэй хэлбэр нь онцгой асуудал болж байна. Монголын эмчнэр эмчилгээний янз бүрийн арга барилыг харьцуулан судалж, илтгэлүүдтэй өвчний эмчилгээ амжилттай болох нөхцөл болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг онцлон дурджээ. Бид Монголын Улаанбаатар хотоос энэ олон улсын хуралд оролцохоор ирсэн. Энэ уулзалтанд оролцож байгаадаа маш их баяртай байна. Сүрээгийн батлагдсан уншийг хэрхэн эмчлэх вэ гэдэг нь дэлхийн нийтийн өмнө тулгарч буй асуудал юм. Сибирь болон Алс орнуудын бүс нутгуудад сүрээгийн тархалтын нөхцөл байдал Оросын Европ дахь хэсгээс ялгаатай байдаг. Энд цаг уур, газар зүй, нийгэм экологийн эмнэлгийн болон зохион байгуулалтын зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс уушгины эмч нарын анх дугаар форумыг Брэдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ хүрээнд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Та бүхэндээ мөнх баяр хамтдаа байлаа. Энэ бол Global мэдээ. Ирэх баасан гарагийн дугаараар дахин уулзцгаая. Өөрсдөө болон ойр дотны хүмүүсээ хайрлан хамгаалаарай.